За ахлах ангийн суугчид энэ бодлогын бодолтыг хараад ойлгож аваарай. За энэ үл Яши мянган бодлогын шиг салт орсон бодлого учраас ээж тэрх магадaltaй. Түүнээс гадна ахлах ангийн шалгалтууд дээр ч орж иж болно. Ер нь бол энэ бодлогыг 9-өөс дээш ангийн хүүхдүүд бодох бүрэн боломжтой. За f(x) нь 3x-ийн квадрат дээр нэмэх нь ax нэмэх нь b гэсэн хэлбэртэй. Энэ функцийн график нь ингэж өгөгдсөн. За тэгвэл AB-гийн үр журийг болоо. За ер нь бол AB-г нь олоо гэсэн үг. За бодолт нь бол маш амархан хийгдэнэ. Сайтар анхааралтай харж байгаад ойлгоод аваарай. За график OX тэнглэгийг хасах 3 нэмэх 4 гэсэн хоёр зэрэг огтлж байгааг эндээс харж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өгөгдсөн функцийн язгуурууд нь хасах 3 болон нэмэх 4 байна л гэсэн үг. За эдгээрийг ашиглаад ингэж бичиж болно. Өөрөөр хэлэх юм бол за 3 гэдэг нь бол энэ дугаар 3-ыг бичдэг. За тэгээ x-ээс хасах 3, тэгэхээр нэмэх 3 болчихно. X-ээс хасах нь 4. За энэ бол маш амархан мэдлэг. Гэхдээ энийг мэдэхгүй байгаа бол IMET-ийн квадрат гიშтэл гэсэн сэдвийг үзээрэй, тэндээ ойлгомжтой тайлбарлагдсан байна. Одоо энэ хэсгийг гишүүнчлэн үржүүл задлал ийм болно. Дахиад 3-аараа хаалт задлаад үржүүлвэл ийм болчихно. За хэтэрхий хурдан яваад байвал бичлэгээ зогсоож байгаад дэвтэр дээрээ бичээд шалгаж үзээрэй. За энэ маань өгөгдсөн энэ функцтэйгээ тэнцүү байх хэрэгтэй. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр a гэдэг нь хас 3-тай тэнцүү юм байна. Харин b гэдэг нь хас 36-тай тэнцүү юм байна л гэсэн үг. За тэгээ мэдээж хэрэг a b-гийн үр жур нь хас 3-ыг үржих нь хас 36 буюу нэмэх 108 гэж гарч ирнэ. За эхлээд харахад хэцүү юм шиг харагдаж магадгүй, яг яаж эхлэхээ мэдэхгүй санагдаж магадгүй. Яг ингэ бодуулчих юм бол маш амархан бооз. За ойлгосон бол лайк дараарай. За энэ бодлогыг төгсгөлгүй олон удаа давтаж болох линкийг нэг хэсэг хугацаанд төлбөргүй болгоод комент хэсэгт оруулчаа. За иймэрхүү байдлаар 100 бодлогыг мянган удаа давтаж болдог team систем IMET дээр байгаа учраас IMET-ийг S-ээр хаваад бэлтгэгээрэй. Зөвхөн Яш гэлтгүй дунд ахлах анги, бага ангийнхан ч гэсэндээ IMET-а сайн ашиглаарай. За манай албан ёсны танхимын сургалт буюу 8-ыг үржихэн 100 сургалтын төв дээр суралцах юм бол бүр олон нарийн нууц боломжуудыг ашигладаг. За мэдээлэл авах бол 77.54 гэсэн дугаарт холбогдоорой.